Имчлэг яг яаж хэлүүлэх ёстой юм бэ ёо. Би бүр өмнө хизээж имчлэг хийж байгааг болохоор амар юу юм бэ наа. Тэгээ та нар угаасаа яг имчлийн тайтлаас хараад угаасаа ямар хөвчлээд юм ойлгоод ороод ирсэн байгаа шүү дээ. Бас илүү юм ярьж яах вэ? Тэ? Шууд орцоо. Маа. Ихтэйний дараа идэх гоё идэх чаддаг болоо. Скач. Тэс мэдгүй зүгээр. Зүгээр орох зүгээр ингээ уусч. Тэс мэдгүй зүгээр шууд. За тэгэхээр хэдэн жилийн өмнө болохоор Нарны аймагт Омомо гэдэг нэг юм гадаад сансрын бийт ингээ Нарны аймагт орж ирээд Нарны аймагт туулаад ингээ гараа явцсан штэ. Тэгээд тэр болохоор ингээ яг Нарны аймгийн бус объект гэж үтсэн штэ. Тэгээд яг харь гаргийн эцэг хүлэгч биш магадгүй яг мэдгүй нэг амар сон ингээ олон өнгөөр гэрэлтээд байгаа нэг тийм хатуу материалтай яг химэл чимшиг байж магадгүй гэдэг тухайд бас нэлийн шууглаад байсан. Дээрээс нь бас нэлийн яг тийм баримт нь бас байгаад байсан болохоор бас яг юу гэдгийг мэдэж чадахгүй тэгээд үлдээсэн зүйл байдаг та. Тэгвэл ихтэй баримт дээр эдлэгийнх нь ярих гэж зүйл яг тэрнтэй адилхан заяа. Омомтой яхаа адилхан. Гэхдээ энэ зүйл 13,000 жилийн турш ийм тойрог цамд дэлхийд тойрж ирсэрсэн гэвэл хайдах уу. Тэгэхээр хүн төрөлхтний сансар нисгээс өмнө 1000 жилийн өмнө уг хар зүйл дэлхийн тойрог цамд дэлхийд тойрж ирсээр ирсэн. Одоо ч тойрж ирсээр байгаа. Яг хар объект одоо байхгүй юу? За тэгэхээр уг хар объектын нэрийг болохоор Black Knight Satellite буюу одоо хар баатри ийм л дагуул. After I enhanced it a little bit more, I could see that there was almost two halves to this craft. За тэгээд уг хар бийт нь болохоор бүр нэлийн дээр зөө бүр 1899 оны үеэс ихтэй байгаа. Тэгснээр бүр болоогүй зөө. Никола Теслатай холбоотой гэж боддоо. За энэ дээр бичснээр бол 1999 онд Никола Тесла өөрийн зохион бүтээсэн радио хүлээн авахчаараа зөө сансараас маш хүчтэй тогтмол долгионуудыг хүлээж авч ирсэн гинэ. Никола Тесла энийг болохоор гадаа сансараас харийнхан бидрэлөө илгээж байгаа дохион болов гэж үзэж магадлал гаргаад тэгээд өөрийнхөө тэмдэглэлээр ерөөдөө бол гадаа сансараас ирж байгаа харь гарынхатай бидэндээ холбогдох гэж оролцсон ямар нэгэн дохион болов гэж тэмдэглэж үлгээсэн байт юм байна. За тэгээ бүр тэндээс 20-30 жилийн дараа дэлхийн 1-р дайны үе хавцсан юм уу да 1920-1930 онд Европын радио станцууд яг Никола Теслагийг хүлээж авчихсан яг адилхан тохиог бас хүлээж авч исэн. Хэдий ч тэгж хүлээж авсан ч гэсэн тухайн үеийн хүн төрөлхтөнд ерөөдөө бол уг яг яадаг радио долгион яг юу гэдгийг ерөөдөө бол тайлбарлаж чадах технологийн өвчин бол ерөөсө хүрээгүй байгаа. За энэ явдлаас хойш 50 60 70 жилийн дараа зав 50 60 70 жилийн дараа 1998 онд STS-88 гэх NASA-гийн нэг ажиллагааны үеэр сансрын нисгэгчид яг дэлхийн тойрог цамд тойрж ирсэн. Яг одоо хэдүүлийнхэн сайн яриад байсан Black Knight Satellite зургийг авсан байгаа. За тэгээд уг химэл дагуулын одоо үйл мэдэгт биетийн зургийг интернетээр таарсны дараа яг одоо хэдүүлийнхэн нэрлэлээд байгаа Black Knight Satellite одоо монголоор орчуулсан бол хар баатри химэл дагуул гэж орчуулах гэдэг. За энэний одоо юу байгаа даа нэрийг бол тухайд өгчээсэн. NASA гэхдээ уг биетийг тайлбарлахдаа зүгээр л санамсаргүй хөвж явж исэн дулаан тусгаарлагч гэж олон нийтэд мэдээлсэн байгаа. Гэхдээ тухайн хар биетийн хөдөлгөөн гадаад бүтцсэн. Хөдөлгөөний хэв маяг те объектын хэлбэр сүүдэр тэгээ хөдөлгөөн нь бүр маш нарийн бүтцтэй байсан зэрэгээс олон нийт болохоор юуныг бол яач ч бодсон дулаан тусгаарлагч бишээ гэж үзсэн байгаа. Яг гоо тэгж үзчихсэн ч гэсэн яг одоогийн байдлаар 2025 оны байдлаар хүртэл NASA-гийн зүгээс уг битээ зүгээр л яг нүг дулаан тусгаарлагч гэсэн мэдээлэлтэй хэвээрэл байгаа юм байлээ. Ерөөдөө бол өөр ямар ч мэдээлэл бол өгөөгүй байгаа юм билээ. Та нар өмнө WoW сигнал гэж сонсч байсан уу? Тэгэхээр 1977 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ohio Mojin Big Ear гэдэг радио дуран бид бол 72 секундын турш маш хүчтэй тохиог хүлээж авсан байгаа. За тэгэхээр WoW сигнал нь энэ дээр бичснээр бол 1420 мега герцийн хүчтэй. Энэ хүч нь болохоор нейтрал ус төрөгчийн шугам дээр хүлээн авсан narrow band буюу маш цөөн давтамжтай тохио байсан. Энэ нь яг л хүний хийсэн холбоо мэт харагддаг хідээж давтагдаагүй. Зөвхөн 72 секундын турш хамгийн дээд хүчтэй байсан. Дараа нь алгуулсан.
Тэгээд үүнээс хойш байхгүй тэгж ийм төхөө хүлээж аваагүй. Нэг юм сонь төхөө хүлээж авсан шүү дээ. Тэнгүүд мэдээж тэгэл хүмүүс боллоо байна яах вэ? Үүнийг болохоор харь гарийнхны бидний хийсэн дохио гэж бол мэдээж үзэн шүү дээ. За тэгэхээр дохионы хүч чадал нь болохоор 6EQUG5 гэсэн тэмдэглэгээтэй. Тэгээд энэ болохоор тухайн радионы эрч давтамжийг илтгэдэг юм байна. За тэгснэ дохио нь болохоор 1420 МГц орчим хүчтэй байсан гэж яриад байгаа штэ. Энэ болохоор ус төрөгчийн спектрийн долгио юм биш үү заяа. За тэгснэ эрдэмтэд болохоор харь гаргийн үнэхээр бидэнтэй холбогдох гэж байсан бол яг уг давтамж долгионы одоо онцлогийг сонгох байсан гэж үздэг юм байна. За тэгэхээр эрдэмтэд ирэхэд бол уг долгионыг бүр маш олон жил судалж үзсэн ч гэсэн энэ ирэхэд бол дэлхийн доор байсан хүндрэлтнээс ямар нэг юмтай хамааралгүй дэлхийн одоо нөгөө нэг тектоник хавтан ч юм уу дэлхийн газрыг гүнд байдаг дэлхийн цөм хүмүүс гардаг янз бүрийн дуу аваа биш гэсэн сансардаг хүндрэлтэнд ямар ч холбоогүй хиймэл агуул магуулаас ямар ч хамааралгүй заяа. Тэгснэ байглаас юм уу гэхээр бас хит цэвэрхэн байсан гэж байгаа. Тэгэхээр яг ингээд бодоод үзэх юм бол ингээд нэг хүндрэлтэн шиг нэг харь гаргийнхан байгаа шүү дээ. Ингээд соёл хэрэгжил ингээд нэг бүр нэг ас холын ингээд нарны аймагт ас холын хоцдын аймагт байгаа заяа. Тэгснэ ингээд тэр ингээд тарихаа ингээд сансар доктороос судлаачиж дэлхийг ингээ олцлоо. Гэж дэлхий дээр хиймэл тохол магуул би тойрч ирчихсэн. Тэгээ дэлхийн сайн сүнээр радио долгионод яваад нагаад энэ гариг дээр чи амьдрал бэ штий. Тэ ямар сонирхолтой юм бэ хэдүүлээ гэж явуулчих. Тэ зүгээр ингээ хүн төрөлхтөн лөө ингээ харь гаргийнхаа. Тэгээ тэр нэгэ долгион болоо явчихж байгаа ч юм уу те. Ер нь бас 2012 оноос хойш эрдэмтэд дахиад заяа уг долгионыг ер нь судалж үзчихсэн юм байна. Гэхдээ дахиж хизээч олоогүй. Тэгэхээр 10 жилийн дараа 2022 онд буюу одоо саяхан ч нэг 3 жилийн өмнө юм уу та уг долгион нарны аймгаас гадна буюу нарны аймгийн гаднаас ирсэн долгион юм байна гэсэн шинэ судалгаа гарсан байгаа. За тэгээ ер нь бол яг судалгаагаар үзэх юм бол уг долгион яг хаанаас ирсэн бэ гэхлээр Санктариус буюу Номын одны ортмоос ирэхэд бол ирсэн гэж үздэм байна. Яг нэг нь 2 цэгээс уг долгион нь ирэхэд бол ирсэн байгаа даа юм байна сигнал нь. Тэгээд яг Номын ордны зүг Чи Сактари гэдэг одоо оддын бөөгнөрл хавцаа юм уу тэгж ойлгох нь зүг. Тэгээд нэг нэлээд эллиптик буюу зөөн дуу хэлбэртэй байгаад тэгээд хамгийн яг энэ долгион ирсэнтэй хамгийн ойролцоо од нь болохоор Тай Сагитари гэж унших юм уу те. Энэ одтой хамгийн ойролцоо байсан гэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл уг долгион яг энэ баг энэ одны хажуухнаас ирсэн. Тэгэхээр яг энэ одон дээр л нэг амьдрал байна да. Нэг хитэн гарууд те менюсыг хараал байгаад байна да. За тэгэхээр бид нар өмнө болохоор ингээд орд сурахгүй. Тэгээ бүр ямар ч болт мөр ахгүй бүр ингээд замархад алга болсон юм шиг ингээд хүмүүс алга болж ирсэн, ор сургуу алга болж ирсэн, амьтад алга болж ирсэн, онгоц машин юу гэдэг ингээд бүр амар олон ор сургуу алга болж ирсэн нүдийг бид мэдэн штэ тий. Яг тэдний адилаар яг нэг хуулийн талаар ярих гэж байна. 2014 оны 3 дугаар сарын 8-нд Малайзийн Airline-ы Boeing 777 онгоц заяа Kuala Lumpuраас Пекин руу явж ирсэн юм байна. 239 одоо тээвэрлж явж ирсэн онгоц маань 40 минутын дараа радарт мэдэгдэн алгуулсан. Байхгүй. За тэгээд алга болсноос нь яг жилийн дараа олон улсын GIT баг 2015-аас 2018 онд
дурамжгүйгээр харилцаа алдагдсан. Онгоц жолоодлогыг хялтгүйгээр чиглэлээ өөрчилсөн болохыг тогтоосон гэж байгаа байхгүй. Тэр үсэг онгоц нь ингээд игдсэн байгаа байхгүй юу? За 2018 оны байдлаар яг судалж исэн багт мөрдөгч одоо юу гэдэг те тэр бүгдээс одоо хүргэсэн мэдээлэлтэй болохоор 3 дахь этгээд онгоцыг өдөрцөн байж магадгүй. Эсвэл онгоцны жолоочтой холбоотой те байж магадгүй гэсэн одоо нэг тийм болсон юм байна. Ядаж ингээ онгоц барьцаалагдлаа гэх юм бол ингээд жолоочтор нь ямар нэгэн аргаар бол мэдээч ингээд төв рүүгээ идэл явуулна да ямар нэгэн аргаар те эсвэл ингээ барьцаалагдлаа гэхэд радараас огт алга бол гэж явахгүй зү. Өөрөөсөө тэр нөгөө нэг мэдээ үргэлт юмудыг бүх юм ингээ унтаарчихгүй болол үнэхээр тийм юм гэж байхгүй штэ. За ер нь Австрал тэргүүлсэн багийнхан болохоор 2014-өөс 2017 оны хооронд бүл бүтэн 120 мянган км квадрат заяа далайн хязгаараар одоо хайгуул хийсэн боловч яг тэр онгоцных нь одоо Boeing 777 онгоцны ердөө жоохоо эсгүүдийг л олсон гэж байгаа заяа. Тэгээд зарим нэг арлын эрг мэрэг хайцаанаас юм уу нэг жоохоо хагархай бол ирэхэд бол олдчихсэн гэсэн яг онгоцны их бие хар хайрцаг тэгээд тээвэрлж явж исэн. Биш тээвэрлж явж исэн. Би хүмүүсийг руугалж зарчиж явж исэн. 239 хүн ерөөсөө олдоогүй. За хэдүүлээ одоо яг тэр онгоцны хаанаас хаа хүртэл явж исэн нь бол харъя заяа. За ийм газараас онгоц маань хөөрсөн юм байна. Малайзийн. За эндээс хөөрчөнгүүтээ хэдүүлээ сая нөгөө нэг Пекин гэж яриад байсан шүү дээ. Тэгсэн чинь энэ чинь болохоор Бээжинг юм биш үү? За яг Малайзийн энэ хэсгээс ерхэд бол онгоц маань гарч яваад Бээжингийн одоо яг ерхэд л ийшээ зорьсон юм байна заяа. Тэгснэ за нэг ай Малайзиас хөдлөөд Бээжинг орж исэн шүү дээ. Тэгсэн чинь дараа нь арлуудаас нөгөө нэг ингээд үлдцүүд нь олж ирсэн гэсэн шүү дээ. Тэр арл болохоор ямар юм бэлээ? Реюн. За ямар ч яг энэ газараас олж ирсэн зөө. Тэгсэн чинь энэ газар нь хаана гэж бодчих. За одоо энэ арлын хажууд Мадагаскар байгаа. Мадагаскар хаана гэдэг та нар мэдэн дээ. Африк дээр байгаа. Малайзинд зөө. Очиж өстэй газар нь энд байгаа. Тэгсэн чинь үлдцүүд нь хин хэвээс олдоод ирсэн байхгүй. Яг энтхийн арлуудын эргүүдээс олдоод ирсэн гэж байгаа. Энэ арлын эргүүдээс энэ нойр орчмынхын жижиг сэжиг арлуудаас ингээд ихэд бол үлдцүүд нь олдоод ирсэн гэж байгаа. Тэгснээр сая 2025 онд Мадагаскар бас дахиад бас олдсон гэж байгаа. За 200 милээс орчим милээс. За ер нь бол за нэг яг энэ одоо газраас байгаа штэ. Энэ газраас нэг энэ хайцаа явчихсан юм байна. Гэтэ энэ ямар сони те ингэж явах хэрэгтэй юм бах та. Ихтэй үнэхээр Бээжинг рүү явж яснаа эсвэл зүгээр үнэхээр тийм Мокач юу л тийм хот байд юм уу? За мэдгүй ямар ч байсан яг чинээс хөдлөөд ингэж явж байгаад тэгээд хамгийн сүүлд энд холбоо тасраад тэгснэ бүр дараа 2012 он тэгээд бас сая сүүлд 2025 оны байдлаар үлдцүүд нь эндээс олдоод ирсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ яг юу хийж ийш явсан юм бэ? What the fuck? Тэгээд энэ мэдлэмжлэг үзэх хүсвэл манай суугт Суркаба дараад тэгээд энэ мэдлэгийг лайк дарсгаарай за guys. Тэгээд бичлэг дуусны үзсэн хүмүүсээ доор комментс дээр гоё коммент бичээрэй. Тэгээд харж байгаа. Үнэхээр гоё коммент бичсэн хүн байв шүү зөө. Би бас өөрөөсөө мөнгө гаргах гэдэг болохоор энэ дээр амар хандаад байгаа шүү. Үнэхээр гоё коммент бичсэн байл би зүгээр шууд 5k дансруу нүгэ зөө. Үнэхээр би 5k өгмөргүй аахгүй. Тэг үнэхээр гоё коммент хийсэн байв. Би үнэхээр өглөө шүү заа гişнээс. Ямар их үнэхээр